Энэ ерөнхий боловсролын сургуулиуд одоо тэгэл хүмүүжлийн хичээл, хүмүүжлийн одоо зааварлагч, хүмүүжлийн танхим ангууд л одоо үүсэж бий болох хэрэгтэй л доо. Тэгэхээр одоо хүмүүжлийн хичээл орохгүй болохгүй шүү дээ. Тэгэхээр чинь зүгээр л математик, физик, англи хэл, эдийн засгийн мэдлэгтэй баахан хүүхдүүд ямар ч хүмүүжил үү. Тэгэхээр бид нар одоо тэр их мэдлэг өгөх гэж хичээхээсээ илүү хүмүүжлтэй ёс суртахуунтай хүн бэлдэх тэр чиглэл рүү орох хэрэгтэй. Материалын ус үндэс. Материалын ус үндэс. Хүн байлгадаг юм тийм. Ерөөсөө ерөнхий боловсролын сургуулиудыг би ингээд хараад байхад нэгэн асуулт тавьдаг л. Ерөөсөө ерөнхий боловсролын сургууль Монголын энэ хүүхдүүдийг ямар нийгэмд хинт зориулж боловсрол болгоод байгаа. Харин тийм. Хинт зориулж. Юу ямар зорилго ямар нийгэм зориулж. Тийм учраас ерөнхийдөө Монголын бүх ерөнхий боловсролын сургуулиуд бол Монголын нийгэм ийм байх хэвээр. Энэ нийгэмд ийм л боловсролтой хүн хэрэгтэй. Тэрийг л бид нар бэлдэнэ.